Сэрээрээ босоороо 71 дэх өдөр минь эхэллээ. За ингээд энэ өдөр юу болсныг харцгаая. Гэр бүлээрээ танаад явж болох уу? Болно. За баярлалаа. За ингээд өглөөний 7 цаг өнгөрч байлаа. Босонгуудаа өглөөний 400 дээс рүүгээ шууд орлоо. За ингээд шинэ 7 хоног эхэлж байна. Жин хамгийн доод мастерыг хүрсэн учраас адаад бассейндаа явъя гэж өнөөдөр бодож байна. Төв усан бассейнтайгаа очиж уулзнаа. За ингээд ордонд бас гадуур нэлээд олон ажлуудаа амжуулах ажил төлөвлөсөн байгаа. Ингээд гизний таталтай игээд гэрээсээ гарлаа. За өнөөдөр сайхан дулаахан өдөр байлаа. Ажил руу орлоо. За ингээд төрийн ордны гаднах босогчд маань харьцангуй гайгүй байлаа. Ордонд нэг 2 цаг орчим сууж хагаад өдөр төв усан бассейн дээр ирлээ. Бассейнлын яваад очсон менежер охин сууж ялаа. За ингээд дүүтэй ярилцлаа. За сайн өдөр. За ажил нь өндөр. Нэлээд турсан байж шүү дээ. Харин тий. 14 кг хаслаа. За одоо турах ноорондоо хүрсэн. Ингээд төв бассейн маань намайг сайхан дэмжиж гисэн. За одоо тэгээ гэр бүлээрээ танаад явж болох уу? Болно. За баярлалаа. За хан хизэнээс явж эхэлж болох уу? Тэр нь хизээс жисэн. За тэгээ одоо чөлөөт сэлтгэх үү? Аль эсвэл хоёр охин маань жоох хүүхдүүд байхгүй. Одоо нэг нь 4-р анги, нэг нь 2-р анги гэхээр тэгээ танаа дээр 1 сар өмнө нэг явж исэн. Тэгэхээр багштайд нь явж болох уу? Яа гэх юм бол чөлөөтөөр явах уу? Анхаа шатны дээр бол ихээс ихтэй сурсан гэдэг. Одоо л яг сурж байгаа юм. Сурч явж байгаа. Тий. Яг дуусах байна. Дуусаагаа. Тэгээд бол ихээс ихтэй сурчаад дараагийн төвшин. Орсон дээр үлээ. Зааха. За тэгвэл би бол чөлөөтөөрөө зүгээр байгаа. Эхнэр үдээр чөлөөтөөр зүгээр. Хоёр охиноо тэгвэл багштай гэдэг дээр нь бүртгүүлж болох бай тээ. Юу бүрдүүлэх вэ? Ер нь танаа бассейнд явах хүмүүс юу бүрдүүлдэг вэ? Миний хамгийн ихэнд бол шинжилгээ заавал өгнө. За. Шинжилгээ хүүхэд цагаан шинжилгээ том болохоор манцаа цусны ерөнхий цагаан болохоор шинжилгээ. Тэгээд бүртгүүлээд Тийм аа. За баярлалаа. За ингээд дэмжсэн төв усан бассейны нийт хамт олондоо баярлалаа. Энэ 7 хоногоос бассейндаа явна гэсэн баяртай мэдээдэг гэртээ иртэл эхнэр хөдөөнөөс ирснийг сайхан өөх чандсан байна. За ингээд нэг гахааны өөх идчихэд шууд оройныхоо дасгал руу орлоо. Уламжлалт 12 минутынхаа гүйлтийг хийгээд оройныхоо сунгалтын дасгал руу орлоо. Охтууд бөөм баяр аваа бассейнд явахс ингээд охин маань хамтдаа оройны дасгалыг хийлээ. За ингээд ямар ч байсан миний рилийг бас үзээд намайг одоо дэмжиж байгаа төв усан бассейныхаа нийт хамт олондоо баярлалаа гэж хэлье. Бид нар охтуудыгаа багштай за эхнэр өдөр чөлөөт одоо юмд нь сэлтэнд явахаар боллоо. За өнөөдрөөс гидс бол нэлээд жоохон өөрчлөлттэй байдаг. Гидснийхээ булчин гаргахын тулд турникын дээрээ хөлөө өргөж эхэллээ. За ингээд 71 дэх өдөр минь өнгөрлөө. Энэ өдөр бас гадуур нэлээд уулзалттай ажлуудтай байлаа. Гэсэн хэдий ч дасгалаа ямар ч байсан дуусгалаа. Хамгийн сүүлд нь одоо турникэн дээр гидснийхээ өөрхийг шатаахын тулд гидсний булчин гаргахын тулд турникэнд хөлөө өргөж энэ дасгал хийдэг зөвлөгөө авсан. Өнөөдөр усан бассейнтайгаа уулзсан маргааш нэг өдрөөс бассейндаа явж эхэлнэ. За ингээд бүгдөө сайхан амраарай. Баярлалаа. Баяртай.